Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээл маань эхэлт байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол цахим бичвэрийн онцлог. Тэгэхээр өнөөдрийн хичээлээ судлаад онцлогийг мэдэж авцгаая. Тэгэхээр цахим бичвэр гэж юу хэлээд байна вэ? Энэ бол компьютер ашиглан монгол бичгээр буюу үндэсний бичгээр төрөл бүрийн их бичгийг хэлдэг. За тэгэхээр үүний ач холбогдол юу байх вэ гэхээр цахимд бичиж сурчснаар цахим орчинд үндэсний бичгээр харилцах боломж бүрдгээс гадна найз нөхдөдтэй зориулан загтал бичих дурсамж талархлын бичиг үйлдэх чадварыг эзэмшинэ. За мөн өөрөөр цаашаа бас үргэлжлүүлээд өргөмжлөл ч юм уу ямар нэгэн дурсгалын зүйлсийг хэдүүлээ бас бичиж сурах нэ. За цахим бичвэрээр бичихэд юуг хэрэгэлдэг вэ гэхээр суурин компьютер, ноутбук, макбук, лаптоп, таблет, тэгээд гар утас орж болно. Цахим бичвэрээр бичихэд шаардлагатай үйлдлийн системүүд байна. За үүнд болохоор Windows үйлдвэрлэлийн системийн Vista болон 7.8 10 дахь хувилбарууд нь монгол бичгээр бичих нэмэлт тохиргоотойгоор бүтээгдсэн байдаг. За тэгээд цахим бичвэрээр бичихэд Windows-ийн дараах фонтууд байна. Тэгэхээр бид нар эдгээр фонтуудаар шивж болох юм гэсэн үг. За мөн цахим бичвэрээр бичихэд нэг зүйл байгаа. Unicode-ийн бус фонт гэж байгаа. Тэгэхээр энэ юу хэлээд байгаа вэ гэхээр цахим орчинд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хоорондоо Unicode буюу нэгдсэн кодчлолын стандартын тусламжтайгаар харилцдаг. За энэ нь яаж байгаа вэ гэхээр үүгээр Unicode-ийн фондоор дамжсан зүйлс яг ижилхэн хувирахгүйгээр очих боломжтой гэсэн үг. За бүгдээрээ дараах бичлэгт анхаарлаа хандуулъя. За бичгийг анхааралтай сонсороо. Unicode гэж юуг хэлэх вэ? Unicode стандарт ба үндэсний бичгийн фонт. Бичиг үсгийн цахим орчны хэрэглээ. Цахим орчинд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хоорондоо Unicode буюу нэгдсэн кодчлалын стандартын тусламжтай харилцдаг. Unicode гэж юу вэ? Цахимаар бичиж буй үсэг тэмдэгтүүд нь компьютер ухаалаг гар утсанд код болон хуурдаг бөгөөд үүнийг Unicode стандарт гэдэг. Энэхүү кодчлалын ачаар бидний хэрэглэж байгаа төхөөрөмжүүдэд мэдээлэл ямар нэгэн ялгаа зөрүүгүй харагддаг юм. Unicode-ийн ялгаа. Монгол кирилл үсгийн Unicode стандартыг хэрэглэхээс өмнө Arial mon зэрэг фонтыг хэрэглэж байлаа. Монгол гэдэг үгийг Arial mon фонтоор бичихэд ийм хэлбэртэй харагдана. Учир нь Unicode-ийн бус фонт юм. Харин Arial фонтоор бичихэд Монгол гэж бичсэн нь ийхүү харагдах болно. Өнөөдрийн байдлаар дэлхийд дахинд Unicode стандартад орсон 240 гаруй бичиг үсгийг хэрэглэж байна. Эдгээр бичиг үсгийн дотор манай монголчуудын үндэсний бичиг буюу монгол бичигч багтаж байгаа билээ. Үндэсний бичгийн фонт нь Unicode-ийн болон Unicode-ийн бус хувилбаруудтай. Та үндэсний бичгийн Unicode-ийн фонтоор бичвэл дэлхийн хаанаас ч чөлөөтэй харилцах боломжтой. Үндэсний бичгийн Unicode-ийн фонт бол Mongolian Byte фонт юм. Сонирхолтой хэлэхэд монгол бичиг бол дэлхийн бусад бичиг үсгийн дотроос дээрээс доош баруун гар тийш чиглэл бичдгээрээ онцлогтой. Та бүхэнд үндэсний бичгээр бичиж байгаа жишээг үзүүлье. Тухайн үсэг нь үгийн эхэнд, дунд, адагт орохоос хамаарат хэлбэр нь хуурч байдаг. Түүнээс биш үгийн эхэнд, дунд, адагт орох тусдаа хувилбар гэж байхгүй юм. Бичлэгийг анхааралтай үзээж Unicode болон Unicode-ийн бус фонтуудын ялгааг ойлгосон байх. Тэгэхээр бид нар дараагийн хичээлээс эхлээд үндэсний бичгээр гар утас, компьютер, макбук зэргийг ашиглаад шивэх нь байна. Тийм учраас компьютерийн гарын драйверыг дэвтэртээ томруулж зураарай. За мөн товч бүрийг зурах, дээр нь буй латин үсгүүдийг тэмдэглэх өөртөө гарын авлага байнга шивэхэд хэрэглэгдэх зүйлсийг бэлтгэрээ. За тэгээд өнөөдрийн хичээлд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээр иргэн уулзцгаая.